Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлтөн төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд өргөе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд хүргэе. За, бид Теслоник намаас орж байгаа. Тэгээд энэ удаад Теслоник намаас одоо сүүлийн ишлийг бид нар бол хамтдаа сурах. Тэгэхээр бид нэг зүйлийг ингээд хамтдаа яг эхнээс нь ингээд хамт сурсан гэдэг чинь дараад нэг сургуулийн нэг ангийнхантай адилхан гэсэн үг байхгүй. Тэгж ярьдаг шүү дээ. Нэг школтой гэж зарим хүмүүс нэрдэг те. Нэг ойлголттой, нэг гадар, нэг багшаас сурсан, нэг тогооноос хоол идсэн гэдэг ч юм уу те. Тэгэхээр Хермоны шүүдэр биднэрт энэ боломжийг олгож аваад маш их талархж байна. Тэгээд Теслоник хотынхан буюу богиногтны дотор Есүст итгээд маш их ивэл аваад асгад цутгаад нөгөө нэг алдаж яваад хармаанд нь багтахгүй гэдэг шиг тийм нөхцөл байдалд байгаа чуулганаас бидний суралцах зүйл бол юу гэхээр эзэн үнэхээр удаан итгэсэн байна уу? Богино итгэсэн байна уу хамаагүй. Ерөөхийг хүссэн гүнээ. Ерөөдөг гэдгийг л бид хамгийн гол нь их сураад байгаа. Тэгээд өглөөний сайхан сэрүүхэн өглөөнөр байгаад бол эзэнд маш их талархж байна. За тэгээд манай Омигийн хувьд одоо өнөөдөр бид нар чи одоо хэд дэх дугаар болж байгаа лээ? 400 идэх байгаа. 400 идэх байгаа тийм. 400 идэх дугаар. 400 өглөө эзний өмнө эзнийг ирж хайлаа. Бид нар амьдралынхаа 1 жил гаранг гэсэн үг шүү дээ. Энэ бас хангалтгүй гэсэн. Энэ ажлын хувьд нэлээд юм шиг сонсогдоод байгаа боловч бид эзнийг 60 жил амьдрах, 70 жил амьдрах бид нар эзнийг ирж хайхад энийг хангалтгүй. Учир нь ихэнх хүүгүүд нь яг тэр өдөр биднийг эзэн хамгаалахын тулд өгсөн бүхэл амьдралынхаа туршид бид нар Иесус Христийн цусаар хожигдсан тэр бурхны нэгүслээр дүүрэн амьдралаар амьдрахын тулд бид хэдэн мянган өглөөгч эзний өмнө ирсээр байх ёстой юм байна. Өглөө бүр гэж Давидын хэлдэг шиг. Тэгээд тэглэх сая пастор ярьжсэн ч юм бас нөгөө өглөө бүрийн тууштай байх, тасралтгүй байх, үргэлжилсээр байх өдөр болгон гэдэг зүйл бол бидний амьдралд ялангуяа бидний итгэлийн Христэд итгэдэг хүмүүсийн хувьд бол хийсээр байх ёстой тэдгээр зүйлсүүд биднэрт байдаг те. Тэгээ үргэлж өдөр бүр хийсээр байх, цаг минут тутамд өөртөө сануулсаар байх. Бид нар хүн учраас амархан мартдаг. Бид нар ойшоогоод орхидог ч юм уу тиймэрхүү зүйлсүүд биднэрт тийм зан чанарууд байдаг учраас үргэлж сануулсаар байх, үргэлж хийсээр байх зүйлсүүд биднэрт ялтчгүй байдаг. Тэгэхээр манай шүүдэр өглөөний хөтөлбөр ч гэсэн одоо баггүй хугацаанд үргэлжилсээр байгаа нь бас айгүй талархалтай зүйл. Мэдээч дунд нь 400 гаруй тэр дугааруудыг бэлтгэхэд ард нь бүр маш их зүйл болсон байж таараа. Тэр хүмүүсийнх нь хувьд, хамт олонных нь хувьд гэхдээ л энэ зүйлсүүд ингээ хийцээр байгаа. Энэ зүйлийн бас ингээ нэг хэсэг болоод явж байгаадаа миний хувьд маш их талархдаг байхгүй эзэнд. Тэгээ энэ зүйлсүүдийг үргэлжлүүлэх одоо зүйлсүүдийг ч гэсэн зөвшөөрсөнд маш их талархдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн ард амьдралд нь маш олон зүйлс болсон байдаг шүү. Тэгэхээр сонсогч таны амьдралд ч гэсэн маш олон зүйлс болж байгаа. Гэхдээ бид нар зуурсаар байх, тасралтгүй өдөр болгон хийсээр байх ёстой зүйл биднэрт байдаг учраас үргэлжлүүлсээр байгаарай гэж бас урамшуулмаар байна. Тэгээд бас энэ нэвтрүүлэг, энэ одоо эзний ажил явагдаж байгаа эдгээр зүйлсийн төлөө үргэлжлүүлэн залбирсаар байгаарай, дэмжсээр байгаарай гэж бас уриалмаар байна. Эртний Роми нэг Сизер. Нөгөө нэг хаалтаа Сизер гэд нэр өгдөг шүү дээ. Сизер нөгөө морин тэрэгэн дээр нөгөө дөрөв мордортой юм морин тэрэг байдаг шүү дээ. Зогсоогоор явдаг. Тэн дээр өөрийнх нь дитмийг ингээд толгой дээр нь барьж явдаг зарцтай. Чи надад хизээ гэдгээ чи өөрөө мэд харин та хүн шүү гэж хэл. Гэж хэлсэн. За ингээд Ром хот руу нөгөө чи тэрэгэн дээр яваад алтан дитмийг толгой дээр нь яг тавиагүй жоохон зайтай бариад бодомжоор авчих хүмүүс амьд бурхан одоо юу гэдгийг Ромын алдар ингээд эхлэх бод. Нөгөө чи хөөрөөл ингээл ирэн мэддэгдэн штэ ингээд бид нар мэддэгдэг штэ. Тэгэл ярих готл чихэнд нь та хүн шүү.
хэлдэг гэсэн гэж байгаа. Тэг ингээд яг ингээд сонсоход баярлжиж болохгүй маа нэрэмээрэ гэдэг ингээд бодох гэсэн баярлах ч гэсэн бас тодорхой хэмжээний хэмжээ хязгаартай өөрийгөө хинбэ гэдэг аль хүртэл баярлах вэ гэдэг тий. Тэр баярлах уу эсвэл баяраа хуваалцах уу тий эсвэл өөрөө хөрснө үү эсвэл өөрөө л олон хүмүүс таныг тэгж баярлахад хүргэснэ үү гэдгийг ойлгож мэдэх гэдэг чинь маш их олон зүйл байна. Тэгэхээр эзний үгийг суралцсан гэдэг нь бол өөрөө юу гэхээр зөвхөн ганцаараа туулах байсан амьдралыг энэ дэлхий дээр Христэд итгэдэг хэдэн зуун хүнтэй бас Христэд итгэдэггүй хэдэн сая хүний төлөө туулна. Тийм гайхалтай амьдрал аахгүй. Амен. Тэглгүй яах вэ? Тэгээд хамтдаа үгийн цаг руу орохоос өмнө эзнийг магтцгаая. Тэгээд эзэнд таяг одоо талархаад түүнийг магтан альтшуулаарай. Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдрийн ишлэл бол 1-р Тесалоникийн 5:17. 5:17-д юу гэж байдаг вэ гэхээр дасралтгүй залбир. Дасралтгүй залбир, дасралтгүй залбир. Тэгээд нөгөө нэг хоёр солонгосын дайны үеэр нэг пасторыг юу барьж авсан байгаа юм л да. Тэр пастор бол
Солонгосын маш их юм алдартай пастор байсан. Тэгээд тэрний ач охин нь Монголд ирж исэн зээ охинд. Тэгээд би бас уулзж исэн. Тэгээд тэр пасторыг нөгөө нэг барьчилж аваад ингээд нөгөө зодсон юм байна. Зодсон чинь Yes гэдээсэн баг. Тэгэхээр нөгөө нэг ингээд удлаа өвдөд яолоод тий өвдөд яолоод ингэ мэдээж өвдөжсэн баха гэж би бодож ин хүн юм чинь. Тэгээд өвдөд яолоод худлаа ингээд яа гэхээсээ нэрлэхэд Есүс гэж албаар хэлээд ингэж бодчих. Үгүй ээ. Есүсээр дүүрсэн юм аа гэд. Тэгж хэлсэн гэж байгаа байхгүй өөрийг нь одоо яргалж байгаа буулгаж авах гэж оролж байгаа хүмүүс. Тасралтгүй залбир гэж. Бид хичнээн их хугацаагаар эзний өмнө цаг зориулж байна. Тэр хэмжээгээрээ бас эзнээс зүйл авч яадаг. Тэгээ би нэг зарим нэг миний таних ганц хоёр залбирлын цуглаан янз бүрийн зүйлийг огт тасралтгүй ирнэ хизээч Христийн дотор сайн өөрчлөгдөөгүй хүмүүсийг би таньдаг байхгүй. Ялангуяа хайр илэрхийлэмжийн тал дээр. Тэгээ би жоохон гайхдаг юм те. Өөрөө өөртөө яриад идэм болов гэж бүр бодтол яг үннийг хэлэхэд бол. Тэгэхээр бид бол яг гэхээр эзнийг эрен хайх нь бидний залбирал байхгүй. Бид нар энийг чи яах вүлээ гэж өөрөөсөө эрен хайх биш. Эзэн минь энэ яаж хийх вэ? Яаж туулан гарах вэ? Яаж давах вэ? Та мэрэгэн ухаан өгөөч. Та эдгэрлийг өгөөч. Та надад туслаач. Та би мэдэхгүй байна. Би алдаа гаргачлаа. Би одоо яах вэ? Та намайг уучлаач. Энэ эзэн дандаа эзэн төвдөө эзнэр өөрчлөгдөхийг хүсэн. Тэгэхээр залбирлын өгөөч нь өөрөө эзэнд алдрыг өргөх бас эзний зүвийг өөрийн амьдралд өөрийн бие махбодод өөрийн амьдралд сүнсэнд оюун бодолд эрен хайх яг энэ штэ. Тэгчээ эрен хайчаад тэгэд эзэн мэдээж эргүүлээд хэлж байгаа хөтэй уучлах хэрэгтэй, айлах хэрэгтэй, уучлалт гоёх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тэнгууд тэрийг яг тэрнийхэн дагуу хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид энэ олон цагаар тасралтгүй залбирсны хэрэг энэ олон библийн үгийг ишлэлийг зээжсэний хэрэг бол бидний амьдралд гарахгүй хэсэг болж байна. Сүүлийн үед хин нэгнийг үдих ажил явдлын дунд их явж байна. Тэгээ явж явах үед бол хүмүүсийн зарим хандлага бол ингээ ямар байдаг вэ гэхлээр ингээ тухайн одоо аль хэдийн одоо энэ дэлхийд дахин амьдрахаа болсон хүн бас түүний эргэн тойронд байгаа хүмүүсийг айгүй их ингээ шүүгч юм. Эсвэл ингээ ярьж бас нэг зүйл нь зарим хүмүүс үгүй та нарын яриад байгаа шиг сайн хүн байгаагүй. Эсвэл та нарын яриад байгаа шиг муу хүн байгаагүй шүү гэдэг ч юм уу те. Янз бүрийн зүйлүүдийг нэт гаргаж ирдэг. А гэтэл тухайн хүн үргэлжлүүлэн хүнд сайн ба муу хандаж чадхаа болсон. А гэхдээ бид нар нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Надад муу хандсан гэж ярьж байгаа хүн болгоны зөв биш. Яг бол тухайн хүн өөрөө тийм зүйлийг хүлээж авахар амьдрсан эсхийг бид нар мэдэхгүй. Тэгээ бид нар одоо дахиад хүнийг босгож ирээд яагаад энийг ингээ гомдоочод те шийтгэхгүй явцсан мэ гэж. Зарим асуудлыг хүмүүс өөрөө шийтгэхэд бэлэн биш байдаг. Тиймээс өнөөдөр тасралтгүй залбирал гэдэг нь Паулын энэ 1-р Тесалоникийн 5:17-ын ишлэлд би та бүхнийг олон зүйлийг сурж аваасаа гэж хүсэж байна. Паул 1-р Тесалоник номон дээр тушаалууд өгсөн байгаа. Тэгээд 1-р Тесалоник 1-ээс 5 дугаар бүлэг хүртэл яг одоо энэ 5:17 дугаар ишлэл хүртэл Паул 12 тушаалыг өгсөн байгаа. Тэгээд 13 дахь нь тасралтгүй залбир гэдэг энэ тушаал. Энэ бол итгэж хүмүүс дандаа залбираад ингээл нэг юм залбираал ах ингээл нэр бол ерөөсөө биш байхгүй тий. Одоо ингээл бүдрэхтэй ингээл oh my god гэдэг чинь баг хараал шиг болчихсон шүү дээ. Ер нь бол хандлага нь тийм байгаа байхгүй. Огт итгэдэггүй бурхныг хүндэлдэггүй хүмүүс. Зүгээр ингээ хэлэл сурч юм аа гэдэг ч юм уу тий. А гэтэл энэ тушаал дараагийн 14 дахь тушаалтай холбогдохын тулд энэ үгийг хэлсэн байна. Бүх зүйлд талархлаа өрг. Учир нь энэ та нарын төлөө Христ Есүс дэх Бурхны хүсэл мөн гэж хэлсэн. Тасралтгүй залбирахаар амьдралынхаа бүх хэсгийн төлөө залбирна гэсэн үг. Тасралтгүй гэдэг чинь зарим хүмүүс тэгж би тийм удаан залбирч чадахгүй. 1-2 минут болоод миний залбирал дуусчаад байдаг байхгүй тий. Үгүй танд 1-2 залбир сэдв байхгүй шүү дээ. Танд олон залбирлын сэдв байгаа шүү дээ. Гэхдээ тэр чинь жигсаалтыг зүгээр уншсан ч 1 минутаас илүүгээр авчих шүү дээ. Яагаад өөрийнхөө амьдралд бурхны оролцоо тийм бага байгаа гэж бодоод байгаа юм бэ? Тэ? Яагаад залбирлыг нэг юм яруу найраг уран илтгэлтэй шүлэг гэж ойлгоод байгаа юм бэ? Залбирал гэдэг чинь та бурхантай ярилцахыг хэлээд байгаа шүү.
Бурхан өдөр болгон танаас асууж чи хаана байна? Яг эхлэл ном дээр тийм. Чи хаана байна? Би нуугдсан юм аа. Би залбирч чадахгүй байгаамаа. Тантай ярихад бэлэн биш байна. Би цуглаанд бэлэн болохоор явъя. Хувц гойтой болохоор явъя. Цуглаанд тэр байгаад байх юм бол би очиж чадахгүй гэдэг ч юм уу тийм. Гэтэл тасралтгүй гэдэг энэ үг чи юу гэхээр бүх цаг үеийг зааж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад бүх цаг үеийг зааж байгаа юм бэ гэхээр бүх цаг үед бидний эсрэг болон бидний доторх зүйл биднийг үгүйсгэж байхад Бурхан бүх цаг үед биднийг хайрлаж, ивэж, биднийг чөлөөлж, биднийг шинэ хүн болгохыг хүсэж байгаа байхгүй. Гэтэл бид нар залбирахгүй байна гэдэг чинь залбирж байгаа залбирх болгондоо л одоо ивэгдсэн байсан ч гэсэн ямар их зүйлийг алдаж байгааг энэ ишлэл, энэ жижигхэн ишлэл, энэ хоёрхан үг бидэнд сануулж байна. Харин тогтмол залбирч, үргэлж залбирлын хандлагатай байх нь ямар чухал вэ? Яагаад Бурхан ингэж хэлээд байгаа вэ гэхээр бид ганцаараа амьдардаг байхгүй. Нэр ганцаараа амьдардаг юм уу эсвэл та арал дээр хаягдсан юм уу? Бид ганцаараа амьдардаггүй те. Бид годамжаар алхаж явж та хүмүүс зам тавьж өгдөг, хүмүүсийг тойрч гардаг, эсвэл хүмүүсийг одоо те мөрдөхгүй тул зам одоо аюудаг, өөрөө зогсож өнгөрүүлдэг, хүмүүсийн хаалгыг онгойлгож өгдөг те. Хүмүүс биднэрт хаалга онгойлгож өгөх юм эсвэл найр тавих юм бол толгойд өгдөг, талархснаа илэрхийлдэг те. Нөгдгийн хин нэгэнд одоо талархмаар санагдах юм бол хараад инээмсгэлдэг те. Тэгээд дараад нь нөгөө мэдлэх юм бол эргүүлээд мэдлдэг ч юм уу те. Өнөө өглөө шинэ хермоны шүдэрлөө алхаад ирж байхад энэ бүхнийг л туулж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь бид нэр үргэлж тэгж байгаа. За тэгвэл нэг зүйлийг бодож үзье. Бид нэр зарим хүн инээмсэглэхэд инээмсгэлмээргүй. Заримдаа хинтээс таарлдмааргүй, хүнтэй харилцмааргүй тийм өдрүүд байгаад байна. Тийм өдрүүдийг тэгээд бидний өдрийг хулгайлах гэж оролж байгаа муу нэгэнтэй чи бол ойлгохгүй нэгэн гимтэй нэгэнтэй эсвэл чи бол эднэртэй харьцах нэг юм биш. Чи бол илүү дээр нэгэн гэж ингэж альнаар нь ч хэлсэн бай. Бид нарыг бусдаас салах гэж оролдож байгаа бол харин Бурхан эсвэгээр нь хийхийг хүсэж байгаа. Тиймээс биднэрт олон хүний төлөө залбирч өгөх шаардлага, үйлчилж өгөх шаардлага, олон хүмүүст хэрэгцээтэй үгийг эзнээс авах шаардлага, дамжуулж өгөх шаардлага. Тэр хүмүүст хэрэгцээтэй зүйлийг өгөхийн тулд бид нар ямар арга замаар ямар хаалга догших вэ гэдэг тэр догшихын тулд одоо эзнээс мэрэгэн ухаан хайх тэр бүхэн бол биднэрт хэрэгтэй. Одоо хүмүүс ингээд юу гэдгийг үе юуганаас асууч л та. AI-аас асууч л та гэдэг. Одоо Библийг нөгөө нэг бүтэн уншаад Библийн тэр хэсэгт энэ тухай байгаа гэж бодох юм. Библиэлд энэ хаана байна гэдээ асуугаад тэгээд хав. Нэг зүйлийг би бол маш тодорхой болчихно. Ямар ч AI гэдэг ахлагч байхгүй шүү. Ямар ч AI гэдэг номлогч байхгүй шүү. Харин тэр бүхэн бол бидний хэрэглээ л байхгүй. Тэгэхээр түүнийг зөвхөн хэрэгэл. Тэр таныг удирдах ёсгүй юм байна. Тэр таныг ямар мэс чанартай ямар хүн байхыг чинь зааж өгч бол чадахгүй. Тэр таныг яг одоо юуны төлөө залбирх вэ гэдэг чинь зааж өгч чадахгүй. Ягаад гэвэл түүнийг тэр таныг муу сүнсний эсрэг яаж тэмцэхийг чинь зааж өгч чадахгүй. Ягаад гэвэл энэ нь таныг утсан дээрээ бичиж явах үед жинхэнэ бодиттой мэдрэмжээр таны оюун бодол таны толгойд байх бол. Тиймээс тасралтгүй залбир. Паул энд ямар нэгэн нөхцөл байдлын талаар бол заагаагүй. Ямар ч нөхцөл байдал байсан үргэлж талархлаа өргөдөг бай гэж хэлсэн. Энэ жилд нэг удаа эсвэл цагт нэг удаа эсвэл те өдөр болгон 1 2 3 удаа эмээ уудаг шиг өдрийн хоол иддэг шиг тийм зүйл биш. Харин Паул юу гэж хэлж инхээр та нарыг тасралтгүй залбир гээд байгаа чинь та нарын төлөө та нарт хандсан Бурхны хүсэл юу болохыг та нар асууж аль болохоор олон Бурхны хүслийг Христ Есүсийн дотор өөрийнхөө амьдрал биелүүлээсэй гэж бол хүсэж байгаа юм. Хэрэв та нар над дээр ирээд надад хандсан Бурхны хүсэл юу болохыг асууж байгаа бол гэж хэлээд Паул баг өөрөө ингэж гэрчилж байгаа. Би танд хэлнэ. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархлаа өрг. Учир нь энэ бол чамд хандсан Бурхны Христ Есүс доторх хүсэл юм шүү гэж хэлсэн байна.
зарбирна ихсний юмоо өвдөг сүгдөө инрэл харин хэзээ тэнгэр утгаараа өндөр дүргөө тэнгэр цаалдан ихсний Вэлийн хорбороо энэ газарт дүүрэн асраач их эзэмийн нэрээр үнний хорбороо дүүрэн асгаж өгөөч. Зарбирна ихсний юмоо өвдөг сүгдөө инрээ харин хэзээ тэнгэр утгаараа өндөр дүргөө тэнгэр зaalдан Вэлийн хорбороо энэ газарт дүүрэн асраач их эзэмийн нэрээр үнний хорбороо дүүрэн асгаж өгөөч. Бид өнөөдрийн үгийн цагаараа 1-р Тесалоник 5:17 тасралтгүй залбир гэсэн ишлэлийн дагуу бид суралцлаа. Тэгээд номлол дээр хэлсэндээ үргэлжлүүлээд дараагийнхаа ишлэлтэй холбогдож байгаамаа гэсэн. Тэгээд 18 дахь ишлэл нь бүх зүйлд талархлаа өрг. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурхны хүсэл мөн гэсэн байна те. Тэгэхээр бид одоо талархах зүрх сэтгэлтэй байх гэдэг бол асар чухал зүйл байдаг. Яг Бурхны ажил хийгдэх, Бурхны хүслийг мэдэх яг тэдгээр үүд хаалгууд ч юм уу те нэгддэг тийм зүйл байдаг. Тэгэхээр бид яг энэ дотроо яг ийм зүрх сэтгэлээр үргэлж эзэндээ ойр байж, үргэлж залбирч яг мэдээч бидний нөхцөл байдал талархмааргүй үеуд байж болно. Байна. Гэхдээ
эзэн талархах гэж байгаа тийм. Амен. Ямар ч нөхцөл байдалд талархаарай, тэр зүрстгэлээ Бурхны өмнө нээгэрэй гэж байгаа. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг ч гэсэн сонсогч та өнөөдөр өөрийнхөө зүрстгэлд үнэхээр бэлдээсээ, зүрстгэлдээ оруулаасаа гэж хүсэж байна. Тэгээд таны нөхцөл байдал ямар ч байсан та яг одоо эзэнт талархаарай. Танд байгаа бүхэл зүйлдээ магадгүй тохиолдож байгаа тэдгээр хэцүү зүйлсэд ч гэсэн та талархаарай. Тэгээ энэ нь Бурхны хүсэл, Бурхны ажил одоо хийгдэх тэдгээр гайхалтай үе хаалгуудыг нээж өгдөг шүү. Таны зүрстгэлийг хаагдахгүй байхад, нээлттэй байхад, Бурхны өмнө нээлттэй байхад эдгээр бүх зүйл маш чухал байдаг шүү гэдгийг бас энэ өглөө эзэн бидэнд дахин сануулж байна. Тэгэхээр ямар ч нөхцөл байдал гэдэг ингээд хэлж байна те. Магадгүй биднийг ингээд сүм цоглоонуудыг хаагаад авчиж эхлүүл яах юм. Бидний гэр бүл дотроо ганцаардуул яах юм. Бидний хайртай хүмүүс биднэрт намайг тэр Есүс сонгох уу гэдэг сонголт өгвөл яах юм. Тэгээ бид одоо яг тийм таны Бурхны хүслийн дагуу зөвийн дотор шийдэхэд ажилласаа халагдах ч юм эсвэл одоо яг тийм өөрийнхөө карьерийг алдах тийм нөхцөл байдалд орвол яах юм. Ер нь яах юм гэдэг олон асуултууд ингээд яваад байгаа шүү дээ. Тиймээс бид нэр бодож санахтаа нэг зүйлийг маш сайн санаж байгаа. Харин тэр бүх нөхцөл байдал дотор чинь Есүс л хамт байгаа байхгүй. Тэр хорогдоод байгаа хамт олон чинь хамт байх уу? Тэр таныг ингээд те юу гэдгийг таны амьдралын чинь үнэт зүйлийг өөрөөсөө илүү гэж бодож байгаа тэр хайртай гэдэг байгаа хүн чинь бүхий л нөхцөл байдал тантай хамт байж чадах юм уу? Тэр хүн танд бусдыг хайрлах болоод бусдыг одоо хүчрхэгжүүлэх тэр хүн Бурхны үгүүдийг ингээд танд өгдөг юм уу? Өгдөг шиг үгийг. Тэр хүн танаас авах нь их үү эсвэл өгөх нь их үү? Олон асуултуудад хариулахад бол бид тасралтгүй залбирах л хэрэгтэй болж байгаа. Тасралтгүй залбираарай гэж хэлэнгүүт. Гэхдээ тэгээ залбираа л агаашгүй харин тийм тэгээд тэгсэн ч гэсэн залбираа л агараа. Нэг юм ухаантай хүний үг байдаг. Түүнийг бас энэ өглөө хэлээд Германы шүүдэрэг өндөрлмөр. Тэр бол ингээ юу вэ гэхээр ер нь бол нэг хүн бухимдаад нэг мэрэгэн хүний хайж явсан байна. Хайж яваад уулцсан. Таныг ингээ мэрэгэн хүн гэж хэлээ. Надад зөвлөгөө хэрэгтэй байна гэсэн. За. Ер нь бол ингээд те хүмүүсийг бол ингээд уучлмааргүй байна. Гэдгсэн байхгүй. Таны зүгөө. Тэгвэл та намайг хүмүүсийг уучлаарай. Тэ? Уучлах ёстой штэ эдэр гэж хэлэх ёстой юм биш үү гэсэн чинь. Тийм таны зөв гэж хэлсэн байна. Хоёулын дээр нь таны зөв гэж хэлсэн байна. Тэгээ дараад нь за таны нөгөө хүн чинь хэлсэн байна. Таны зөв юм байна. Би эхнийхийг хиймээр байгаа хэрнээ. Хоёр дахьыг таныг хэлнэ гэдгийг мэдсээр байгаа хэрнээ л эндээс. Хүмүүс бид нэр ихэнхдээ юу хийх ёстойгоо мэдчихэдэг боловч өөрийгөө өмөрөөд гүжүүдлээд ингээд дандаа ингээд юу. Тэгэхээр бидний төлөө тасралтгүй бидний ятгаж өгөх, тасралтгүй хайрлаж өгөх, ойлгож өгөх нэг хүмүүс байхгүй байсан бол бидний зүрх занд нь ингээд хүн болгон орхиод авах юм бол энэ дэлхий дээр бид ер нь бол хайр гэж зүйл нэг нэгнийгаа босгоно гэдэг зүйл байхгүй болох юм гэж тухайн ойлгож авсан гэж байгаа. Тэгээ бид нар Бурхны үгийг дамжуулж яхад би бас боддгийн. Бид нар заримдаа зүгээр хуваалцаж байгаа шүү. Харин зарим хүмүүс Бурхны үг болж атчих. Заримдаа бид нар өөртөө хуваалцаж байхдаа Бурхны үг бидэн дээр ирж ийн гэдэг яг мэдчихэд. Халин ч бай. Эзний үг тунхаглагцаар байгаа бол Христ Есүс доторх хүсэл, Бурхны хүсэл сонсож байгаа хүмүүсийн амьдралд биелж байгаа. Энэ бол гайхалтай цаг мөч шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Хамтдаа залбирцгаая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэм таны хайр инэл агуу. Та ивэж өрөөж өгөөч, та хамтаа байж өгөөч. Магтаал хүндэтгэл алдрыг танд өргөе. Германы шүүдэр нэвтрүүлгийг эзэн таны өмнө үргэлжлүүлэн олон жил хийхэд та туслаач. Та тэгээ сонсож байгаа хүмүүсийн амьдралд өөрчлөлтийг өгөөрэй. Таны хүү Есүс Христийн доторх таны бидэнд хандсан хүсэл төлөвлөгөөг ойлгож мэдхэд туслаарай. Энэ дээр цаг алдахгүй байхад туслаарай. Бусдыгаа ч гэсэн цаг алдахгүй байхад нь туслахад биднийг чиглүүлж өгөөч. Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Германы шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба
Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.